Нэг. За орон манайхан тэгээд жишээлдээ түгээгээд өгөөрөө өнөөдрийн ярих сэдв маань одоо яг энэ халуун сэдв байгаа баяр цогтын үр гүйцэтгэж байгаа гинсек үр гүйцэтгэж баяр цогтын тухай яриа явуулж байгаа. Тэгээд энэ талаар тодорхой жоох яриа гэж бодлоо. Тэрнээс гадна нэг олон хүмүүс нөгөө хабинегрийнхээ үргэлжлэлийг яасан бэ гэдэг хийнэ сая манай нэг төгсөлтийн нэг тэмцээн болоод би шатар тоглоод тэгээд жоохон завгүй болчиход бичиж лайв хийж чадахгүй болчиход байгаа гэсэн. Тэгээд маргааш хэдийгээр толгойд пүрд оржоос ихлээд үргэлжлүүлээд бичнэ харсан намынхаа гişүүдийг. Уусаа нэг 3-4 хүнд гişүүлсэн байгаа. Тэднийхээ тухай бичгүүцэнэ. За тэгээд яг энэ гол сэдв рүүгээ орохоос өмнө хоёр юм айгу онцлоод ярьчмаар байгаа юм. Нэгт нь энэ Эпштейнтэй нэг элбэгдэрж хүүхэн шараад идсэн гэдэг ахаад нөгөө яриач явахаар болжээ. Санаж байгаа бол эхний яриач нь ингэсэн штэ нөгөө нэг энэ нойд эрдэн чинь энэ ахтайгаа нийлээд төсөө ахтайгаа нийлээд энэ юуны гэргээ 14-5 давхрыг дээрэмдээ тавцсан тухай яриа болсон штэ эхний яриа. Тэгээд тэндээс улбаалаад террорист мөнгө угаах асуудлууд тэ дээрээс нь Монголын энэ 91-ийг босноосоо асуудлууд гэдэг маш олон хэрэг зөвхөлдөөд нөхрийн Афганистан холбоотой яриад гэхэд энэ яриа сэвэгдсэн баггүй юу? Одоо ахаад энэ яриа яаж сэвэгдэж эхэлвэ гэхээр манай намын Додоо самбуу гишүүд өдр олон гишүүдтэй тэгээд энэ манай Додоо өдр аягүй тодорхой яриад байгаа. Тэр 500 тэрбум төгрөгийн асуудал ямар ч хятадд тэр бизнес үйл ажиллагаа явуулдаг компани шилжүүлсэн асуудал зөвхөдөө дөрөнгөт ахад энийг сэвж юм л да. Тэгээ энэ зүгээр нэг юм уул нэг голын усанд хоёр ордгоо л гэх юм. Нэг хурц юмд хоёр хуурт маргүй байгаа маа. Тэгэл ахаад нөгөөх нь шидэн цогоо могоо гэсэн дарван хар тэр ингээл амар ноцтой идрэгж байгаа галзуу юм бичээл. Энийг иймэрхүү юмд одоо итгэх болмоор дээрээс нь тэр нөгөө наараа гэдэг нэг таг орохгүй шүү дээ. Тэг өөрөө бол жинхэнэ педофил шүү дээ. Энэ бол бага насны хүүхдийг бэлгийн амьдралд буруу татаж аваад суусан. Энэ чинь бол жинхэнэ педофил шүү дээ. Тэгээ юм гаж донтоо хүүхэн мөхөө өдр. Өөрөө бол магадгүй айгуул хүүх шараад ичиж магадгүй нөхөр шүү дээ. Энэ чинь бага насны хүүхэд. Хэрв эрэгтэй хүнтэй тухайд 15-6 банд юу охиныг өргүүлж аваад аваад суудсан бол тэр эрэгтэй хүн бол нүдүүлж алуулж байгаа сошиал дээр. Эмэгтэй хүн болохоор нь одоо бас яагаад гэдгийг. Тэгээд ийм болсон тэр. Тэгээд эрэгтэй хүүхэд эмэгтэй хэн нэгэн эрэгтэй хүн ингээд 15-6 та охинд ингээд эргүүлж аваад багаас нь эргүүлж аваад хүүхдээ болгоод аваад амьдсан бол өнөөдөр улсаараа тэр хүнийг дүүжилж авлаа шатаагаад тэгээ үнсийг хийсгэж байгаа. Тэгээд энэ хэн наараа болохоор болдог. Тэгээ энэ жинхэнэ өөрөө педофил нөхөр өдр ингээд нэг тийм эпштейн мангар. Тэгээ тэрэнд нийтгэдэг хомосоо гэдгсүүд хүн сүрэг байж л байгаа л та. Тэгээ тэр хүн сүрэгтэл бол орж байгаа хаа. Тэгээ одоо энэ эрүүл ухаантай аливаа юм бас нэг эргцүүл тунгаах чадамжтай хэсэг нь бол энэ орохгүй л дээ. Яагаад ч орохооргүй болчихлоо. Тийм сэтгц мэдрэлийн өвчтөө юмд итгэдэг хүмүүс байна. Эдгээр ч өөрх юм энэ хомосоо гэдгсүүд энэ хүн сүрэг чинь амьтнаас ялгаагүй шүү дээ. Идэхийн тулд идэхийн тулд амьд байдаг хүмүүс ахгүй амьдрахын тулд иддэг ши идэхийн тулд амьд зогоож идэг тэр хүмүүс чинь өөртөө бас хүн гэж мэдмээр байгаа ахгүй хүн гэж мэдрэхийн тулд нэг юм галзуу юмд итгээд бас тэгээд бас нэг цуснууж те тэд нар чинь мэдлэг байхгүй чинь цуснуужээр л асуудал шийддэг ойлгосон байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүст бол энэ яриа мараа бол оронтой. Тэд нар чинь мэдлэг чухал биш шүү дээ. Цусаар л асуудал шийддэг ойлгосон байж байгаа хүмүүс. Тэ эх орон гэж цээждэг тэгэхээр эх орон болчдөг ойлгосон тэр хүмүүст бол мэдээж орж байгаа тэр хомосоо гэдгсүүд тэр хүн сүрэгтэй харанхуйчуд бол орж байгаа. Тэгээд яг эрүүл сарууд ухаантай хүмүүстэй тамт нэг голын усанд хоёр ордгоо маа тэгээд энэ яриаг ахаал ингээд сэвч чинь тэгээд энэ нэг тийм үр дүнтэй биш. Америк нэгдсэн улсын юуны тагнуулын албан Америк нэгдсэн улсын маршал албаны дээр ачаал бүтлэг гэж явж байгаа. Хэрвээ үнэхээр хүүхэд мөхөө шараад идсэн гэдэг нь чинь дэлхийгээр нэг юм болох хэвээр. Тэгээ манайхан нэг энэ ген тэн юмд итгэдэг. За нэгдүгээр энэ хоёр дахьаар энэ
оюутлоготой холбоотой ахаад сенсац болоод эхэлдэг. Дахиад энэ нөгөө хулгайг дарах санаа штэ. Санаж байгаа бол энэ харбины гэрээ нүүрсний хулгайны асуудал, огцрох амархан асуудал хөгдөөд эхэлж байхад нойл эрд нь орлогоо нотолж чадахгүй, хүүхдийн орлогыг нотолж чадахгүй болоод гэсэн чинь оюут толгой аимшигтай юм макс тангас гэж хэлсэн шүү дээ. Тэр дахиад 2 дугаар анги явж юм те. Зүр нэг логкор нэг юм бодоод үзчихмээр байгаа. Манай хомоос үүдгсүүд баг эдэр төлөв хөрхөө тэр банк маг зээл өгөхгүй байх уу? Эдэр чинь орлого байхгүй юм чинь. Орлоготой хүмүүс бол ойлгож байгаа шүү дээ. Ялангуяа бизнес хийх хүмүүс эдэр ямар ч ашиггүй төсөл банк зээл өгөхгүй шүү дээ. Өдөрт 15 тэрбум төгрөг гэдэг бол сард 450 тэрбум төгрөг шүү дээ. Жилд чинь 540 орчим тэрбум төгрөг шүү дээ. 2 жилд чинь 900 сая гэж боддоо 540 тэрбум гаруй төгрөг шүү дээ. Ийм ашиггүй төсөлд 10 хэдэн банк олон улсын банк зээл олгодог гэж ийм мунхаг ойлголт байх уу? Энэ орк энэ нэг Харвардын коммунистийн бат найрамдлийн толгоонд л энэ тэр нэг дөрвж баатаны тархилгоонд л орж байгаа. Тэгээ эн чинь өөрөө бол мэдж байгаа л та наадах чинь. Гэхдээ нөгөө нэг хомос үүдгчгүүдтэй хүн сүрэх зориулж яриад байхгүй юу? Эдрий чи одоо духан дээр эцэгтэй байшин гэж чинь энэ жонхууг энэ шүүрт мөртийг дэмждэг хүмүүс чинь нөгөө нэг хүн сүрэх шүү дээ. Өөрийгөө амтнаас нэг ялгархгүй дөө хөрх амт те амьд байхын тулд ингээд нэг хоол иддэг үржил сэлэгцэнд орно гэж ойлгодог. Амьдралын утга учирыг бол үржил сэлэгц гэж ойлгодог юм хүмүүс шүү дээ. Тэр ч хөрх өөр юм байхгүй. Тэгээ тэр хүмүүстсэн тэгэл энэ минь л орж байгаа хэл та те. Тэгээд тэд нар чинь 20% байгаа эдрийг дэмждэг. Тэр маасаа алдахгүй гэсэндээ ийм мунхаг яриагаа ахиж өгөхөд байгаа. Яг цаа цанаа нь бол ахаад энэ нөгөө нэг мөнгө угаасан байж болцсохгүй асуудал хэрэггүй зөхөгдсөн. Дээрэс нь хэдий их 80 төгрөгийн хулгай дээрмж мөнгөний урд хятад байгаа. Тэгээ тэр хятадаар дамжиж мөнгө угаахад манайх руу ч манай улс ч нөгөө нэг террористунтаа тэмцэх, мөнгө угаах, хар тамхитай тэмцэх, хүний наймаа олон нүбийн конвент хийсэн байдаг. Тийм болохоор манай банкнаар орж бүх мөнгө чинь давхар хяналтаар гүйлгээ хянагч яадаг. Тийм болохоор эдгээр чинь мөнгө угаахын тулд энэ хурдны замыг харбины гэрээнээс өчнөө хэдэн чих 80 төгрөг болгосон мэдгүй юм чортогч. Тэгээ тэр мөнгө төгрөгөө ингээ угаахын тулд угааж оруулж ирэхин тулд энэ гэрээнүүч явж байгаа шүү дээ. Том мега төслүүд чинь цаана бол гол нь хулгайлсан мөнгө оруулж ирэх гээд байгаа. Угааж оруулж ирж байгаа цэвэр болгож. Тэгээ тэр асуудлууд нь хөвдөөд ирэхээр нэг юм яриа ахаа гаргаж байгаа. Агуул та наргаас сугаар Эпштейн гэж хэн бэ гэвэл Альберт Эйнштейн гэж шаажиж магадгүй хүн штэ чинь мэдлэг нь хөөрөхөд тэр юм чинь. Яаж Монгол тэрлон дүүрэг байх ингээ инээгээд үйлсэн та нар санаж гин үү? Тэгээ эдгэр чинь нэг юм хомоос үүдгсүүч нэг юм хүл хүмүүсээ дэмждэг нөгөө хүн сүрэг харанхуй чууд чинь те идэхийн тулд амь зогоодог байдаг тэр хүмүүс чинь нэг юм хүл өмд итгэн одоо өөр юм тэр буруутах юу ах вэ тэгээд нэг юм л хүмүүс байдаг тэгээд тэдэрт аль ч нэгэнд байдаг л ганц Монголд байгаа юм биш юм харанхуй хүмүүс. За тэгээд ийм нэг ингээд нэг жоохон логтой бодоод үзчихээрээ боддоо өдөрт бид нар банкнаас зээл аваад өдөрт бидний бизнес сар 5 өдөр болгон 5 сая төгрөгийн хүү төлнөх юм бол энэ бизнес цаашаа явах уу? Зүгээр 5 саяар бодоод өөрсдийнхөө амьдрал дээр бодоод үзээрэй. Тэгээ ийм мунхаг юм ярьж байгаа юм молгоо хүний ярианд хэн итгээд байгаа гэдгийг бас нэг бодоод үзнэ. Тэгээ энэ бол яавч ирүүл ухаантай энэ юм уншиж мэддэг ядаж 35 үсэг тайлгтаа 4.5 боддог хүн чинь юм итгэхгүй. Тэгээ чинь нэг хүннээс альс нүмерцэн нөгөө нүүрэндээ өвстэй адууснасаа нэг ялхтахааргүй нөгөө нэг моринд баатар үгүй юм үгийгээд байгаа хүмүүс нэг юм хүнд итгэж байгаа шүү дээ. Нүүрэндээ өвстэй адуусыг Монголын юугээд өв соёл болгоцсон нэг юм хомос үүдгс сэтгүүтэй тий юм харанхуй хүн сүргэл юм итгэж шүү дээ. Тэгээ бодоод үздэг нь.
За тэгээд энэ жонхоо ухаан удаг ахгүй бол Монгол хөгжихгүй, Монголын хөгжлийн цаад гэнэ. Энэ улсын төсөвт хамгийн их татвар төлдөг компани MCS үүдээ Energy Resources энэ төр консорциум. Дээрэс нь энэ оюутлын өдөр байдаг шүү дээ. Татвар хамгийн топ татвар төлөгч дотор ч идэрл байдаг шүү дээ. Ялангуяа энэ орк өдөр нэг сүүний мөнгө юуны махны мөнгө тортой мах зах саяны энэ төр Өтгөнбаатарын буруу дөрөв намынхны төр Өтгөнбаатарын жагсаал магсаал дээр очиод мэдрэл муутай яриад байгаа ахмадууд идэр та нарын эдгээр бол улсад ажиллаж үзээгүй л дээ. Тэр нэг нийгмийн даатгалт үүсэнд ахмадуудын шимэгчилж амьдарч байгаа нийгмийн даатгалын цангаас тэр мөнгөийг чинь энэ татвар төлдөг компаниуд өгдөг шүү дээ. Засгийн газрын тэр байшин дотор чинь тэр мөнгөний моцоо дургаад эсвэл мөнгөний үр мөр байгаад мөнгө ургадаг юм биш дээ. Мөнгө хевлээд тараагаад байвал талхчин үнд өдөртөнд ороод балардаг гэдгийг тэр Венесуелийн тэр халтар царайд кино үзчихсэн л да эдэр маа тэр хүмүүс маа тэр халтар царайд кинонд гардаг уус чинь одоо дампуурсан шүү дээ. 4 тор 5 тор мөнгөөр талхаавна гэж ярьдаг болсон. Тийм юм болтгий. Мөнгө хевлээ цаас хевлээд байвал мөнгө чинь цаас шүү дээ хевлээд байвал тийм болтгий. Тэгэхээр энэ татвар төлөгчдөө байж та нарын тэр одоо тэр нийгмийн даатгалаас авч чадахгүй байгаа тэр халамжаас авж байгаа мөнгөийг чинь энэ татвар төлдөг компаниуд өгдөг байхгүй та. Тэгээ тэрнийхээ эсрэг жагсаж магсаа балаардаг. Тэгээ тэр ухаан удаа авъя юм авъя балаарад ингээд ухаан удагч гэж юу гэдгийг ч мэдэхгүй. Тэгэхэд тэр компаниуд чинь Монголын топ татвар төлөгч нар байхгүй энэ оюутлогоо тэр MCS эдэр чинь талхаж ихээр энэ махын гэсэдэр чинь эхний 100-д байдгүй шүү дээ. Эхний 100 топ аж ахуйн нэгжид татвар төлөгч дотор байдгүй шүү дээ. Тэгээд жонхоо бол Монголын хөгжлийн цадаа тэр ухаан удагч нь биш. Тэр жонхоо ч Монголын хөгжлийн цадаа байхгүй. Одоо та нарын тэр халамж аваад одоо тэр буруу дөрөв намынхны тэр жагсаал дээр очиод байгаа ахмадууд та нарын тэтгүрчээ уулна багада 2 дахин нэмэгдчихсэн байхгүй. Хэрвээ энэ Монголын хөгжил зүй тогтлоор явж исэн бол нарийн зэрэгтэй төмөр замтайгаа холбогдсон байсан бол энэ сайхаахын төсөл явагдсан байсан бол та нарын амьдрал үр хөвгдөж чинь амьдрал 2 дахин дээшлсэн. Та нар тэтгэврээ аваад байж ш. Тэтгэврийн зээл авч үр хөвгдийнхаа архиных нь мөнгийг өгдөг. Акционерийнхаа тэр сургуулийн төлбөр төгөхгүйгээр та нарын амьдрал сайжирсан байх гэсэн байхгүй. Тэгэд тийм боломж байсан. Тэр боломжийг хинтээ 0 эрдэнтэй нийлээд Монголын хөгжлийг гацаад зогсоогоод дээр нь тонол хийсэн хүн чинь энэ жонхгүй шүү дээ. Та нарын бүх боломжийг алдагдуулсан хүн чинь жонхооч. Тэгээ энийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй болчиход байгаа маа. Бас нэг айгүй чухал юм байгаад байгаа маа. Монголчууд бид бас айгүй сайн бодох хэрэгтэй нэг юм байгаад. Энэ Монгол улс чинь ийм зүй тогтлороо явах тийм юмнуудыг ингээд дандаа гацаад зогсоож одоо энэ тог тасраад ингээд нэг тогны үн өсөөд байна маань тэ одоо бид ингээд нэвтгүү баларх гад энэ Орос ах мах гэд мангалтаад байгаа хүмүүс тэгэхэд тэр бүх боломжуудыг чинь Оросын захаа даалгавраар Монголын бүх боломжуудыг хаасан хүн чинь энэ жонхгүй шүү дээ. Эгийн голын 5 дугаар цахилгаан станцын Шивөө, Багнуур, 5 толгой Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц бүгдөөрөнгө гацаа зогсоосон хүн чинь жонхгүй шүү дээ. Нөгөө цэвэр бохир тус ярьдаг бодруучин шүү дээ. Та нарын амьдралыг хорсон хүн чинь. Тэгэд тэр хүмүүс чинь гол тэр юу чинь бодрлож ингэж Монголыг хохироож Монголын түүх соёлыг монголчуудын ирээдүйг бидний тэр түүх соёлыг устгах байгаа хүмүүс чи идэр шүү дээ. Монголын санах ойг тэр үндэсний дархлааг устгаад байгаа хүмүүс чи идэнэ жонхог дагж байгаа хүмүүс шүү дээ. Ухаан худаг шиг ингэж хөрөнгө оруулалттай дахиад 4-5 компани байх юм бол Монголын эдийн засаг энэ өнөөдрөөс 2 дахин дээш нь та нарын аваад байгаа тэр хүнсний төлөв чинь одоо хэдэн төгрөг авдаг юм? Хүнсний төлөв 30-40 мянга авдаг уу?
Тэгвэл тэр хүнсний толгойн чинь 80 мянга болно. Хүүхдээ чинь мөнгө одоо 100 мянга байгаа бол 200 мянга болно. Тэр энэ ахмадуудын тэр халамж авдаг ахмадуудын тэтгэвэр халамж чинь та нарыг чинь 2 дахин нэмэгдэн шүү дээ. Одоо хэд авдаг юм? 3 4 500 мянга авдаг бол үү. Тэр чинь 2 дахин нэмэгдэн шүү дээ. Ахаад юм ухаад шиг хэдэн төслөөл жонхгүй шиг ахаад ингээ Монголоо хорлоод ах юм бол та нарын амьдрал энэ нүүн Монгол ардын намын дээрэмчдийн тухан дээр зэсгтэй байшингийнхны доромжлоод идэв. Та нарын амьдрал улам уулны болно. Улам хогийн сав болно. Тэд ийм болох юм аа. Тэрийг айгуусаа ойлгох хэрэгтэй. Тэг Монгол улс чинь өөрсдөө зүг замаараа хөгжих тэр хувийн хвшлийнхэнтэй одогддог тэр боломжийг нээхгүйгээр Монгол улс чинь цаашаа хөгжлөрийнхаа явах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа. Тэгээ жонхгүй шиг ийм муухай бодрууд аслан намаас хамгийн түрүүнд хөөж явуулах хэрэгтэй байхгүй юу? Энэ үзэл санааны намаас энэ урагчийг энэ Кремлийн төслийг Монголыг хорлогчийг Монголын хувь тавиланг тусниулагчийг монголчуудыг хооронд нь талцаж хуваагдуулж тус нөжөөр нь хуваадаг монголчуудыг энэ зарчмынхын эсрэг үндэсний дархлааг сулруулж идэг энэ жонхгүй мэтийн урагч нарыг хамгийн түнд намаасаа хөөх хэрэгтэй. Алсан намд итгэл өгч байгаа иргэд чинь идрээс хүлээгээд идрийг хараад шүү дээ. Олон залуучууд алсан намд орё гэж байна. Гэхдээ та нар жонхоогоос салахгүй юм гэж шүү дээ. Тэгээ жонхоогоос салчих юм бол алсан нам өөр өнгөтэй өдөртөө хүмүүс орж ирээд цаашаа үзэл санаа хүсэж байгаа хүмүүс хайгаад ороод ирнэ. Тэр нэг иймэрхүү баймаар байгаа юм аа. Энийг нэгдүгürt хэлчмээр байгаа. Хоёрдугаарт энэ шүүртийг хөөж явуулахгүйгээр алсан нам ялахгүй харин ялагдал хүлээн. Эрүүл сарууд ухаантай хүмүүсээ дагаж алцнаар буюу тэр эрүүл сарууд ухаантай хүмүүсээ өөрийнхөө амьдрал ахуйг аваад явдаг тэр хүмүүсээ дагаж тэр халамж гордог ахыхаасаа очиж цүүний мөнгөтэй авдаг ахыхаа хөргөж ихчийнхаа хөргөж онгочиж махныхын талыг авдаг хүмүүс чинь тэр эрүүл өөрийгөө авч явдаг хэсгийг дагаж саналаа өгдөг юм аа. Энэ шүүртий чинь энэ жонхог чинь дагаад байгаа хүмүүс чинь тэр амьд байхын тулд иддэг хүмүүс байхгүй да. Амьдрахын тулд биш, идэхин тулд амьд байдаг тэр хүмүүс чинь штэ. Үржил селекцэнд ордог, хэд бол хэдэн хүүхдээ гардаг. Тэр хүүхдийн хувь тавилан маргаашийн тухай боддгоо мэдрэл муутай юм шиг хүүхэд хүнстэйг ярьдаг гэж юм галзуу юм ярьдаг. Тим хүмүүс чинь энэ жонхог дэмждэг байхгүй юу? Энэ шүүрт мөртөг. Тэгээ тэр хүмүүс саналууд алсан намд хэрэггүй байхгүй да яг үнэндээ өгчгүй. Наана нэг шудраг жонхоо монхоо ингээд байгаа боловч яг мөнгө өгөөд өгчих юм бол тэр хүмүүс маргааш өөр хүний төлөө саналаа өгнө. Тэдэрт чинь тийм Монголын тухай, маргаашийн тухай, үр хүүхдийнхаа тухай бодох тийм сөхөө байдгүй. Та нар мэдж байгаа шүү дээ. Тэгээд ингээд нэг махаар жагсаад үр хүүхдийнхээ ирээдүйд доромжилж идэх хүмүүс шүү дээ. Хөрх нэг уут махаар өнөөдөр л тэдэр хүмүүс хоол олоод ичээд маргаашийн тухай тэдэрч чинь ойлголт байдаг юм. Малтайгаа амьтантайгаа адилхан юм хомхотой адилхан. Тэгээд цадгалан дэж бол маргаашийн тухай боддог хүмүүс биш ахгүй да. Тэгээд тийм хүмүүс чинь тэгэл саналаа жонхууд хиншүү жонхоо шүүртэй хэдий дэмжиж байгаа гэсэн тэгэл саналаа өгтөл тэдэрт өгөхгүй шүү дээ. Мөнгө өгсөн тухан дээр цэцэгтэй байшин дээрэмчтэй саналаа өгнө өөр хинч өгөхгүй. Тэгээд тийм хүмүүс байгаа учраас энэ алсан нам ялагдах магадлал өндөртэй. Алсан намд хэн саналаа өгөх юм бэ гэхээр алцнаар хүмүүс саналаа өгнө. Сонгуулаар алцнаар буюу эрүүл сарууд ухаантай хэсэг нь жонхог байхгүй бол саналаа өгнө. Яагаад хөдөлмөрийн үндэсний нам энэ иргэний зориггүй ногоорсон нөхдүүд тэр үндэсний эвсэд эдэр санал тийм өндөр санал аваад 4-5 судалт орсон гэж бодож байна. Жонхог байгаа болохоор хөдөлмөрийн үндэсний намын санал чинь жонхог байгаа болохоор манай намд өгөх санал жонхог байгаа болохоор хөдөлмөрийн үндэсний нам санал өгсөн байхгүй. За энэ жонхоотой бүтэхгүй Монголоо хорсон хулгайчид санал өгч явахар гээд хөдөлмөрийн үндэсний нам руу санал өгсөн байхгүй. Тэр иргэний зориггүй ногоорсон нөхдүүд рүү тэг санал өгсөн байхгүй. Үндэсний эвс рүү тэг санал өгсөн байхгүй.
Тэгэхээр жонхоо энэ шүүрт мөрдөг байгаа цагт бол манай нам ялагдана. Бид нар сонгуульд орох ч сонгуульч өөрөө яг дайныг зохион байгуулж штэ. Хурдтай байх, стратегтэй байх, цаг хугацаа, орон зай, газар нутгийн байршилгаас орон зай, цаг хугацаа, тэгээд эдийн засаг, нэг нь хүн буу бариад хүн буудах, нөгөөх нь бол хүний нөөцгээд нэг нь хүн бариад хүн юу төсвөр хүн буудаж алах, нөгөөх нь сэтгэл хөдлөөр хүмүүсийн санал авах шүү дээ. Тэгээд тэр туснууд ярьж огшдог тэр сэтгэл хөдлөлтөө хүмүүс чи хизээж эрүүл сарвал байдгүй. Тэд нар хизээж тийм зарчмын тухай ойлгох тэд нар ч юм байдгүй. Энд чинь хулгай хийгээд мөнгө авчиг үл тэгээл гэн тэд чи юу ч бодохгүйгээр. Тэгээд тэр хулгайг хамт авчиг гэлдэг. Тэгээд тэрийгэ чадж байгаа юм дарга байхгүй гэж хэлдэг шүү дээ тэр чинь. Тийм л хүмүүс. Тэгээд тийм хүмүүс бол арснаа саналаа өгөхгүй. Тийм болохоор хамгийн түрүүнд жонхог хөөж явуулах энэ шүүртийг намаасаа хөөж гаргах. Энэ бодруудаас салах хэрэгтэй. Тэгээд тэр нэг 2-3 залуучууд намын дарах цогтгөрлийг байвал яанагч вэ? Нам ялгднагч юу? Тэгээд тэр дүүнер мөнөр бол одоо яах юм бэ миний дүүнер? Ямар ч мэдлэг байхгүй хүн байхаар нам ялагдаад хэнийг баяр цогтөг байхаар нам ялагддаг малагддаг тийм гин тэнийг юм бодож явдаг. Тэгвэл иймэрхүү бацаанаар тэр шүүрт мөртийн хэний жонхоо монхог дагаж явж байгаа шүү дээ. Улс төр хийхээр мөнгөтэй болдго юм байна. Энэ жонхоо ахыг даггаар хулгай хийгээд мөнгөтэй болж болдго юм байна. Тэд нар чинь тэр маргаашийн тухай өөрийнх нь ирээдүйн тухай мохоо ерөөс ямар ч хэрэггүй шүү дээ. Улс төрд орж явхал гол нь мөнгө хулгайж болдго юм байна гэсэн сэтгүүл төр залуучдад байгаа. Өөр юу ч байхгүй тэдэрт. Энэ шүүртээ хичээгээ дагаад явахаар мөнгө хулгайж болдго юм байна. Тийм л бодолтой байгаа. Тэрнээс биш тэдэрт чинь тийм өөр тийм юм бодох тийм сэтгэх тийм байхгүй тохирох юмд. Одоо тэгээд бүгдөө нэг жоохон иймэрхүү юм зумыг эрүүл саруул ухаанаар асуудлыг жоохон арцнал байдлаар харж хэрэгтэй юм байна. Яхад хэлээ. Ардын намын энэ манай намынхын гишүүдсэн ардын нам амыг ингэж нэг тийм магтан дуулж муулдаг юм мангарын мод болцгоо жонхууд итгэж мэтгэж ингэж Монголоо хорлдог одоо болцгоо яа. Монголын ирээдүйн, Монголын хөгжил, Монголын маргааш үр хөвгдөг чинь маргааш чиний өнөөдөр тэр чинь энэ богинохын тухай амьдрахад тэр зүйл чинь энэ цаг хугацааны амьдралыг чинь асчин хүрэхгүй. Тийм болохоор тэрний төлөө санаа зовдөг. Маргаашийн төлөө Монголын маргаашийн төлөө санаа зовдөг байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг илүү сайн олж хараасаа гэж. Тэгэд нэг юм намын дотоод зохион байгуулалт хариуцдаг хүн шүү дээ гинсек гэдэг байгаа чинь намын ерөнхий найрамдчийн дарга гэдэг байгаа чинь. Намын дотоод зохион байгуулалт хариуцдаг хүн шүү дээ чинь. Тэрнээс энэ чинь улс төрийн мэдээлэл хийгээд улс төрийн шийдвэр гаргадаг хүн ерөөсөө биш дээ. Улс төрийн зөвлөл би үндэсний бодлогоо орооч гол шийдвэр гаргана. Тэгэхээр намын дарга улс төрийн мэдээлэл хийж намын дарга чинь өөрөө гол улс төрийнхөө мэдээлэл бүх юмаа хийж явдаг. Тэгээд энэ намын дотоод зохион байгуулалт хариуцдаг хүн чинь тийм стратеги чиглэл бас биш шүү дээ. Стратеги чинь тийм оронтон дээр очиж байгаа юм ерөөсөө биш. Дотоод зохион байгуулалтыг л хариуцдаг байгаа. Тэгээ энэ минийгээ нэг жоохон ялгаж салгадаг баймаар байна. Тэгээд нэг хэнийг бүр өвдөнтэй баяр цогтыг бараг л бурхан тэнгэр болох нь болохгүй магтах юм бас зарим. Эн чинь зүгээр л намын дотоод зохион байгуулалт хариуцж байгаа хүн шүү дээ. Тэрнээс биш намын шийдвэр мэдвэр гаргадаг. Тэгээд улс төрийн мэдээлэл лидер хийдэг тийм хүн бол огт биш шүү. Энэ минийг ялгаж салгаж ойлгож. Тэгэхгүй тэгээд юм болгоныг ингээд нэг буруу ойлгоо. Тэгээд тэрийг буруу тайлбарлаар нөгөө хэд нь тэгээд мэдээж тэр хэм шүүртийг жонхог дааж байгаа гэсэн юу ч ойлгохгүй учраас хамгийн эрх мэдэл дээр очиж сууц одоо яана гэж сандралдж байгаа хэлбэр шүү дээ. Хөрхий шүүрт мөрч юугаа мэдэх үү дээ.
Тэгээд боловсруулахад та харанхуй амьд чинь тэгэл тийм л ойлголттой явж байгаа шүү дээ. Зүгээр л дотоод зохион байгуулалт хариуцж байгаа юм. Тэрнээс тэр намын стратегч биш шүү. Тэр юм бас жоохон бодож биччихээ. Баяр зохицтой хувьд бол тэр юу нэ Монголын эдийн засгтал дээр бол сангийн сайд багтаа тэр оюутлогын төслийг хэрэгжүүлсэн тэр хэрэг сайхан бэлгийн засгийн газар тахта тэр дугаан төлөв явуулсан гэж сайн ажлууд зөндөө бий хийсэн ажил ихтэй юм хөө. Гэхдээ зүгээр одоо байгаа тэр юу нь бол мест нь бол тийм шийдвэр гаргах төвчний ажилтан бишгдэг сайн ойлгосоо гэж хүсэж байгаа юм. Тэгээд нөө энэ би бол шулуухан хэлэхэд арсан намын энэ байсурыг энэ жонхуугаас шүүртээс хин шүүган багаас салгаж авахгүй бол энэ арсан нам өөрөө цаашаа явахд хэцүү. Тэгээд энэ баяр цогт эв нэгдлийг ханган манган гэдэг байгаа. Дотоод зохион байгуулалт хариуцах ажилтан штэ баяр цогтоо. Тэрнээс биш намын даргын өмнөр орж эв нэгдэл хангадаг улс төрийн албан тушаалч. Тэгээд эв нэгдэл хангана гэдэг нь яг юу гэсэн ч үг юм. Би бол наав мөнгө чинь дургу байгаа. Яаж жонхуугийнхантаа эв нэгдэл хангаж явах юм бэ бүгдөө. Тэг хөөж явуулж иж нэгдэлтэй багтсан штэ. Тэгэхээр энэ мөнгө чинь бодвол баяр цогтгой үнэхээр дургу байгаа. Би танд анх намын юу гинсэг үр гүйцэтгэр болох чинь ихний хэлсэн үгэн дээр чинь л хэлчихсэн. Бид жонхуучдаас салж иж үзэл санаан дээр очиж бид зарчим дээр очиж бид иргэдэд хөгжлийн хөтөлбөр ярьдаг. Ингэж бид нар цаад хотгор байгаа зүйлүүдийг арилгах тухай иргэдийнхаа тэр энэ бизнес эрхлэгчдийнхаа боломжийг нээх тухай хулгайж авсан тэр эрх мэдэл дээр очиод сууж байгаа дээрэмдээ тоноод авсан тэр зүйлийг ярих тухай л би яриад байгаа. Тэгэхээр энэ миний ингээд нэг ялгаж салгаж олж хараасаа. Тэгэхгүй бол ингээд алин болгоо одоо нэг юм мулгуу яриатай ингээд бүгдөө суугаад ахгүй. Тэгээд энэ эв нэгдлэгдэг үг бол худлаа үг шүү. Үзэл санааны эсрэг байгаа хүмүүс эв нэгдэлтэй явна гэж байдгүй. Тэгээд энийг ярихаар арслан намынхаа эсрэг ярьлаа магтаад гэх юм. Улс төрийн нам гэж хамгийн түрүүнд үзэл баримталтай байдаг шүү дээ. Үзэл баримтлахад байгаа нь манай намын бидний тэр огтлох эв хичээх гол суур баган чинь тэр үзэл баримтал шүү дээ. Манай намын үзэл баримтал чинь тэр эрхчлөөний үзэл баримтал. Туснууж ярьдаг тэр үзэл баримтал чинь бол фашист, нацист үзэл баримтал. Ив хамтыг ёсыг байгуулыг улсаа хөгжүүлээ, ив хамт ёсыг эрхэмлийгээд байгаа бол энэ чинь социалист үзэл баримтал. Тэгэхээр энэ үзэл баримтлалын ядгаралтай байж улс төрийн намууд оршин тогтнодог юм аа. Тэгээ эв нэгдэл нэрийн дор жонхуутай эвдэрхийг бол хизээж хүлээн зөвшөөрөхгүй шүү баяр цогтгой. Би бол энийг хэлчих хизээж хүлээн зөвшөөрөхгүй шүү. Тэгэл нөл ухаан цараас хідэн мангар уцаанараас одоо эв нэгдлийг хичээгээд шүүртийг юм ярьж байхад бид нар дуграаг мангар юм байна. Нийлжээж гэмт хэрэглээ нийлжээж хулгай хий гэж энэ улс төрийн нам байгуулагдахгүй шүү дээ. Тэгж байгаа бол энэ тухан дээр эцэгтэй байшин гэмт хэрэгтэнгүүтэл нэг нам л болчих л доо ялгаа нь байна. Нийлж аваад хулгай хий юм чинь. Тэгэхээр улс төрийн нам гэдэг нь бол зөвхөн үзэл баримтлал дээр эвийг хичээх тухай ойлголт. 50-аас нэг 55%-аас дээш үзэл санаа ойролцоогоо бол тохиолын ойлголтоор цаашаа явна. Тэр нь гэхдээ зүгээр бусдыгаа хүлцэнгүй дэвчээртэй чимээгүй сонсоод явах гэсэн үг огт биш. Дандаа бодлогын мэтгэлцээ идэг. Яагаад гэдэг тэр аргументд хариулж яадаг. Тэр логикоор асуудалд хандж яадаг. Тэгээд нэгнийгээ сонсож чаддаг. Тэнчэнээс зөв буруугаа тунгаадаг. Тэр эвийг хичээх гэдэг. Тэгэхээр энэ баяр цогтгоос энэ үгэн дээр та анзаараа. Би таныг жонхуутай хэрүү эв нэгдлийг хичээж нэгэ жонхуутай очиж нэгдэх юм бол би лав хүлээн зөвшөөрч чадахгүй шүү таныг. Тэгээд энэ Монгол Ардын намын бэт болсон энэ туваа эдэртэй эвийг хичээх бол байхгүй шүү. Монгол Ардын намын бэт болсон туваанаас хамгийн түрүүнд намаас салгаж авна. Тэрний төлөө тууштай явах тийм
эр зориг гарах ёстой намын дарга. Жонхоогоос салах тэр эр зоригийг намын дарга гарах ёстой шүү зөвтгэлээ. Хамгийн түрүүнд энэ жонхоог намаас хөөж явуулах ажлыг намын дарга өөрөө манлаад үзүүлмээр байгаа юм. Тэгэд энэ дээр ив нэгдэл мэгдэл ярьдаг тийм бол биш шүү. Тэгэд одоо нөгөө илбэгдэр живштэн гэдэг нэг мэдэл муутай яриаар ороод ингээд эндээ төөрөд за тэр хомосоид тэр нэг харахгүй хүн сүрэг мүрэг идэхин тулд амьд зогоодог тэр хүмүүс яг жоо эрүүл сарууд ухаантай хэсэг манаас нэг жоохон эргцүүл тунгаад ярьж өгөрөө гэж хэлээ. За тэгээд ганц хоёр асуултанд хариулчтай. За ухаан удгаа авъя. Баяр тогтвол урагч, Баттулгай бол дэмжинэ гэсэн. Тэгээд тэг юм хомосоид төсөд нэг юм хүүд баг. За үхчи гомо гэсэн байна. Чам шиг үзэнтэй хүүрээ ярдг юм бэ гэсэн байна. За чи мэдхүү хамгийн их татвар төлдөг эрдэнтийг эмчилгээ тэжээлийн цэгт гээд ярьсныг тэгээд чамайг дэмждэг гэгээлэг мэдлэгтэнд хэр олон болж байна хэрэг уугчаа гэсэн байна. Тэр энэ нэг юм агуулсаа ойлгох байхгүй. Оросууд ашигтай байсан болоод Монгол 49% зарахгүй. Энэ хамгийн түрүүнд Оросод байсан 49%. Тэр үе чинь Оросууд эмчилгээ тэжээлийн цэг дээр гарчлаа гэж зарсан юм Монголд. Тэрнээс монголчуудаас хулигтад авсан юм ерөөсөө биш. Эргүү орко. Энд чинь Монголд Оросуудад байсан хүн Монголд ирсэн байхгүй. Оросууд эмчилгээ тэжээлийн цэг рүү гарцсан. Тэгээд одоо жоохон үн хүрж байгаа дээр зарчий гэж зарцсан. Сайхан дүмпэн бэлт орооч юу. Монголчуудаас булаагаад авсан юм шиг юм яриад ингээ мангалтаад тий. Тэр энэ чинь монголчуудад Оросуудад хэрэггүй одоо монголчууд энэ тэнэг чам шиг юм орк монголчууд амьдардаг учраас үн хүргээд зарцсан байхгүй да тэр үед. Тэсний үн тэр үед чинь 3500 орж ирсэн. Үйлдвэр хасахтай ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэр. Тэр үед тэр Оросууд чинь чам шиг юм хүн хомосоидгсууд ирэхдээ монголчууд хүн сүргүүд юм чи энэ цаашаа тэсний үн өсөхгүй энэ ашиггүй юм байна. Тэгээ энийг зарчий гэж зарцсан шүү дээ. Тэгээд тэсний үн өнөөдөр 10,000 гараад явчихлаа. Тэгээд хувийн хвшлийнхээ аваад хайгуулын цэцэнд байсан 4 хайгуулын цэцэд лиценз болгоод тэгээ хайгуул хийжээж тэр нэмэлт ордыг чинь нээсэн байхгүй. Тэрнээс зандан шатар нэг хурц лото бариад нэг өдөр ухаад олцсон юм ерөөсөө биш. Ийм байгаа шүү. Зандан шатран ч Эрдэнэт хүний хийсэн ажил дээр очиж зураг авахулж нээлт хийгдээ гэсэн тийм ээ. Тийм. Одоо тэр хоёулгооны хэд чинь тийм шүү дээ бас. Далдуурхан бүтээн байгуулсан тэр Дубайн төлөвлөгөөний үр дүн шүү дээ. Тэгэл цагаан билийг моолжуулж ясна нээлт цоноо ч энийгээ зураг дараалсан тийм ээ. Тийм. Ийм л хүмүүс байсан. Үнэнийг хэлж байдаг шүү. Баярлалаа гэсэн байна. За намын зорилго ер нь юу байдаг юм бэ гэсэн байна. Улс төрийн нам гэдэг хамгийн түрүүнд ойролцоо үзэл санаатай хүмүүсээ огтлцол тэр үзэл санаагаа түгээн дэлгэрүүлж хүмүүст ойлгуулж таниулж засгийн эрх авах асуудал. Энэ бол нэн төрөөнийхэн зорилго биш ээ. Одоо олон намд орж байгаа залуучуудаас улс төрийн намын зорилго нь юу гэхээр засгийн эрх авах гэдэг юм. Ямар ч хамаагүй аргаар засгийн эрх авна гэж байгаа бол энэ дээрмчин энэ хулгайцдаггүй. Зорилго нь аргаар зүгдэхгүй гэдэг шалтгаан тэр. Ер нь улс төрийн нам байна гэдэг бол хамгийн түрүүнд иргэдэд үзэл санаагаа түгээн дэлгэрүүлж таниулах. Иргэд тэр үзэл санааг ойлгоод дэмжиж байгаа бол бид засгийн эрх авах тэр боломж нэрлэнэ. Мэдээ засгийн эрх авч тэр хөтөлбөр төлөвлөгөө програм ажил хэрэг болгоно. Гэхдээ тэр нь ямар ч хамаагүй аргаар хүмүүсийн саналыг худалдаж авдаг ч юм уу эсвэл очиж попорч жагаад бусдыг хулигддаг тухай ойлголт бол ерөөсөө биш шүү дээ. Ийм ялгаатай юмнууд байгаа шүү. За, үзэл баримтлал чухлаа. Тэрнээс эв нэгдэл нэрийн доор хулгайч нар цуглуулад ардчлан нам буудлах л асуудал гэсэн байна. Тэг үнэ. Санал 100% нэг. Үнэхээр тийм. Би баяр цогтыг энэ эв нэгдэлдэг ихэд хэдэ дуурахт нь гайхаж идэв. Тэгээд тэр 1947 онд ч нөө Японы ерөнхий сайд байсан нөхөр эв нэгдэл хангаж байгаад хэдэн жил ерөнхий сайд хийсэн ч гэнэ. Нэг тийм яриад лээ. Тэгээд 40 оны Японы улс төр өөрөө тийм үзэл санаа байсан юм уу, зарчим байсан юм уу гэдэг юм бас судлаад үзэх хэрэгтэй юм байна. Баяр цогтгоо тэр юм дээр таас өөрөө харчмаар байна. Тэр чинь улс чинь өөрөө консерватив агуу байр суурьтай улс байдаг. Тэгээ Америкууд үндсэн хуулийн боловсруулсан гэж яриад байна. Тэгээд тэр мөр үед нь тэгээд
тэр яг ямар бодлого явуулж ирсэн тэр мэрийг эргээд харах хэрэгтэй. Юу хамаагүй хоорондоо эвлж нэгж жаад явж байгаа бол бүлэг дээрэмжтэл болно шүү дээ. Энэ бол Монгол ардын нам гэдэг тухан дээр эцэгтэй байшингийн дээрэмжт боддоор харуулж байгаа үстэй. Тэрийг ойлгох ёстой. За их урт коммент шин. За тэрнээс хэд дахин их баялагтай гэж бодвол сарын Эрдэнтийн асуудлыг ярьж байгаа юм шиг байна. Зөвхөн алтан гэхэд л гэж боддөг юм аа. Уг нь тэр ахмадуудаа ингэж томлож жагсааж байхаар гэж ярьдаггүй тавиул болчихъя. Яаж ч бодсон энэ гэрээг сайжруулах ёстой гэрээ. Сонгуулийн тухайд гэвэл иргэд сонгоноо. Тэд дийлэнх нь чорны хар мас гэж та нарын ярьдаг тэр хүмүүс л сонгоно. Тийм учраас энийг тооцож шийдвэрээ гаргахгүй бол танай нам ялах магадлал байх уу? Харин тэр жонхуучин л байгаа тулдаа. Би нам бус гэхдээ тэр сая ногоон төрөг гэдэг цаас бус гэдэг ямыг дэмждэг улс байхгүй шүү гэдгийг тооцроо. Яг үнэндээ олонхон жонхууг дэмждэг гэдгийг мэдж байгаа биз. Яагаад гэвэл шудраг бусаар хөрөнгөцсөн гэдэг мэдэг юм замгаа баах юмч байна. Тийм шүү дээ. Тэр хүн сүрэг чамтай адилхан хомосоодсууд хүн сүрэг тэр хар мас чинь угаасаа жонхууг дэмжиж шүү дээ. Тэд нар чинь биелээд байна шүү дээ. Эдхийн тулд амьд байдаг хүмүүсээ амьдрахын тулд иддэг хүмүүс биш шүү дээ. Тэгээд тэр харанхуй хармаас аль улсад байж дэдэг. Тэгээд тэд нар саналаа ихэнх нь өгдөг. Яагаад гэвэл тэд нар чинь 100,000 төгрөг, 50,000 төгрөг нийслэлээр хаваад өгч чинь тэд нар чинь гоц саналаа өгч байгаа шүү дээ. Жонхог байгаа болохоор алтан нам саналаа өгөх байгаа байхгүй юу? Эрүүл сарууд ухаантай хэсэг чинь. Энэ алтан намд санал хэрэг ёстой тэр иргэний зориггүй ногоорс нөхдүүдийн санал, энэ хөдөлмөрийн үндэсний намын санал гэдэг чинь алтан намд ирэх санал байсан байхгүй юу? Жонхог байгаа учраас тэр эрүүл сарууд ухаантай хэсэг чинь санал авахгүй байгаа. Хамгийн хулгай дээрэм тонуул хідэн их найдаар нь цөлмсөн хүн чинь жонхгүй шүү дээ. Уул нь бол одоо энэ юу нэг чинь төмөр замын хэдийн их найд төрний хулгай дээрэм одоо энэ харбины гэрээ хулгай дээрэмгээ хэрүүлээгээд байгаа чинь жонхуугийн гацаас нь нөгөө нэг мохор төмөр замын чинь холбох асуудал шүү дээ. Энэ минь чинь бол дандаа жонхуугийн хулгай шүү дээ. Тэгээ би түрүүн ихтэй хэлсэн шүү дээ. Тэгээ цус нүдээр хорвоо ертөнцийг ойлгодог. Эх оронч гэж зээлгэж дэлтгэр энэ дагуу гэж мэдрэлт моддаг ийм л хүмүүс угаасаа жонхууг дэмждэг. Тэр нь бол ойлгомжтой. Тэр энэ оюу толгойн гэрээг сайжруулад явах ёстой тэр зүйл заалт нь байгаа шүү дээ. Тэгээд 2009 онд хийсэн гэрээ өнөөдөр 17 жил болж байна. Хэдэн засгийн газар хуралдаж ямар өөрчлөлтүүд хийсэн гэдэг ингээ аваад үзэхээр Чимдийн сайхан бэлгийн засгийн газар л ганц өөрчлөлт хийж чадсан шүү дээ. Одоо тэгээд нөгөө нэг жонхнол эрдэн чинь бид 2.3 тэрбум төгрөгийнхаа өрийг тэлэлцээ идэргээдсэн чинь тийм байхгүй гэдэг нь дөрвж бон өөртөө хилээд байгаа үстэй. Чихээ бодлоос өөрөө. Тийм жонхоо батлах нь өөрөө хилээд байгаа. Тэгээд эн чинь засгийн газрын хийх ажил шүү дээ. Гэрээ хийсэн сайн зүйл тэгээд энийг цааш нь үргэлжлүүлээд сайжруулаад аваад явах нь засгийн газрын хийх ажил шүү дээ. Тэгээд засгийн газар нь тэр ажлыг хийхгүй ингээд байж ах чинь тэгээд одоо яах юм. Тэгээд яах вэ? Тэгээд нөгөө нэг тэр хүн сүргэн саналаа өгвөл тэгээд энэ уулын амьдралаараа амьдрал нь хогч шүү дээ. Тэгээд Венесуэлийг одоо хар Венесуэлийн чинь 7-8 сая иргэдэнд гадагшаа 4 гараад явцсан. Нийт хүн 32 сая хүнтэй сүмлөтэй. Тэрний чинь баг юу 25 орчим 30% гээд гадагшаа гараад явцсан. Боломжтой хэсэг нь 4-д Америк, Латин Америк орнууд ингээд 4-д гараад явцсан. Амьдралаа зэлэх гэдгээр тэнцэл тэгээд нөгөө нэг амьдрал чадгүй хүн сүргэн үлдсэн. Тэгээд тэдний тэр жижигхэн тэр хажуудаа байгаа тэр нэг ядуу буура Латин Америкийнхаа орнуудад эмэгтэйчүүд нь бие үнэж хоолны мөнгөөр үр хөвгтөд тийчээд ирчүүд нь очиж жинкнээсээ тэнд хар ажил хийж жинхэнэ маш бага хөлсөөр өнгөө шахуу ажил хийж тэр орнод тийчээд ийм л болдгоо шүү дээ. Тэгээ хохин шүү дээ. Тэгээд ингээ усаа хорлоод үр хөвгтөө хорлоод ингээд Монгол ардын намаас сонгоод тэгээд гуйлагчин царайлаад амьдарч ивэл хохинд үзтээ одоо яах вэ? Боломжтой хэсэг чинь гараад явчихна. Юу гэж таамаастаа зугинчээ ингээд юм мэдрэл мотог хүмүүстд цуснууж яриад энэ сууж авах вэ? Тийм байхгүй. Тэгээ гараад явцхан тэгэл таамаал үлдээ шүү дээ. Хохинд болоо шүү дээ. Тэгээд энэ нэг юм би нам бос эдэргээд ийм мохоо эдэр чинь хамгийн урд нь саналаа зардаг байхгүй. Өөр юм гэсэн дотоод итгэл өмчлөө байхгүй. Мөнгө өгснээ сонгочтой хүмүүс чинь дандаа юм улс төр муухай нам бос эдэрдэг. Улс төр муухай гэхээр
гоё болчих юм шиг байгаа. Өөрсдийнх нь ойлгож байгаа. Тэгтэл яг мөн чанартай гаргаж байгаа энэ парламент дээрээс гаргаж байгаа хууль тогтоомжууд, засгийн газраас гарч байгаа бодлого шийдрүүд өдөр тутмын амьдралд нөгөө талхных нь мөнгөний, тогных нь мөнгөтэй энэ амьсгалж байгаа агаартай баг холбоотой асуудлыг өдөр тутмын асуудлыг шийдэж идэх ойлгохгүй. Тийм оркууд л дандаа тийм мангарыг хийж байна. Цаас үлчин Женкочдоос тэгээд яаж салах вэ? Зарчим байх ёстой, үнд зүйл дээр байх ёстой. Би бол намын дарга тодорхой хэлдэг, хамгийн түрүүнд Халтмаагийн батлыг хөөж явуулах ёстой. Бүр үндэслэл нь юу вэ гэхээр жишээ нь энэ либерал үзэл буюу эрхчлөөний үзлийг шүүрт мөнх баясгалан болоод шүүрт бол эх оронгуйчүүдийн үзлэгээ зарлцсан. Тэгвэл миний энэ улс төрийн намд байгаа энэ үзэл баримтлалыг эх оронгуйчүүдийн үзэл гэж хэлж байгаа хүн яаж энэ нам дотор байж болох юм? Тэгэхээр энэ хамгийн түрүүнд зайлах ёстой. Нэгт. Хоёрт энэ хин шуган ба. Би социал демократ үзэлтэй хүн гэсэн байхгүй юу? Ард түмний үзэлтэй хүн ч шиг ард түмний үзэлч гэж юу ах юм блэ? Тэгээд сүүлд нь бол би социал демократ үзэлтэй гэж хэлээд тэгээд эн чинь либерал үзэлтэй нам шүү дээ. Социал демократ үзэлтэй байгаа бол тэгээд зүүнийхээ нам руу зайлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр жонхуучин бол тэр хинэ цогцгөл дарга намын даргаыг тэр моох юм дээр авчаад бөөн хилэн болж явах тэн дээр хэлж байгаа айгу тодорхой шүү дээ. Бид нар үзэл санаа өөрч ив нэгдлийг хичээнэ гэдэг. Үзэл санаа өөр байгаа хүмүүс ив нэгдэл хичээж байгаа бол энэ дээрэмч болно. Эн чинь тусны үзэлтэй фашист үзэлтэй унш туснууд ярьдаг. Тэгэхээр эдний өөрсдийнх нь хэлсэн үгнийх нь үндслүүд байгаа учраас эдний шууд намаас хөөгөөд эдэртэй адилхан тийм туснууд мууж ярьдаг. Тэгээ тэр хүмүүс нь эдрийгээ дагаад зайлах хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ үйлдэлүүдийг хийж яж энэ ардсан нам 28 онд 27 онд ялтав. Жонхуугаас салаагүй цагт л арцнаад юм уу эрүүл сарвал ухаантай хүмүүсийн саналыг аавна гэж байхгүй. Жонхуугаас салаагүй цаг та нар тэр манай нийт хүн амын чи 28 орчим хувь тэр хүн сүрэг байгаа байхгүй харанхуйчуд байгаа. Тэр харанхуйчуудын саналыг авъя гэж байгаа бол та нар духан дээр цэцэгтэй байшингийнхнаас их мөнгөтэй ээж санал авна. Одоо тэгээд тэр саналаа хэдэн төгрөгөөр зарддаг замбраа хүнтэй болоод. Та нар тийм их нүүрс мөрс хулгайгаад холбоотон болоод харбины гэрээнээс холбоотон болцсон байгаа бол та нар тэр саналыг худалдаж авна. Эрүүл сарвал хүмүүс чинь хизээш та нар санал авахгүй. Тэр эрүүл сарвал хүмүүс тэр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр өөрсдийнхөө Монголоо боддог, Монголынхоо хувь тавилан, үр хөвгтийнхээ ирээдүйд санаа зовдог хүмүүс бол саналаа зарахгүй тэд жонхуугаас салаад болов арцсан намдаа саналаа өгнө. Энэ нам чинь өөрөө үжил санаа зөв ингээд саналаа өгнө. Тийм л ялгаатай юм байгаа шүү. За тэгээ өнөөдрийн лайвыг бүрээд өндөрлөлөө тэгээд маргаашаас эхлээд лайв хийгээд явна. Маргааш нэр өдөр чадвал 17 цагийн үед үйл ахтайгаа хамт үйл ахтайны зөрчилдөг сэдвүүд нэг сэдв тавьж аваад үйл ахтай яриа гэдэг. Үйл ахтайгаа маань цаг зав явуулах нь. Маргааш 17 цагаас бас нэг яриа хийнэ. Тэгээд орой маргааш эхлээд нэг харбины гэрээг эсэргүүцэж монголчуудын иргэдийнхэн мэд хэрхийг хаасаалтнаа гişүүд өргөжлүүлнэ. Тэгээ ширдэ түгээгээд өгөрөө баярлалаа.